сэтгэл зүйч гэж бодож байгаа ирээдүйд өсвөр насны хүүхдүүдэд ингээд Монголтой номер 1 бүр дэлхийд ингээд нэрээ үлдээн гэж боддог. Жохон түүх сонирхдаг. Тэгээд түүхэнд нэрээ бичүүлэхийг хүсдэг. Тэндээ үр чаднаа л гэж боддог. За ингээд өнөөдөр бид нэр сургалт хүмүүжлийн тусгай байгууллага дээр хүрэлцэн ирсэн байна. За ер нь бол та энэ видеог үзэж ямар хуу газар гэдгийг ер нь өөртөө ойлгоцоож байгаа байх. Хүүхдүүдийн донд бол нэлээд гэмт хэрэг өсөж байна гэсэн судалгаа ер нь бол байгаа юм байна. Тэгээд ер нь өсвөр насны хүүхдүүдэд энэ гэмт хэрэг их шалтгаан нь бол ер нь бол сэтгэл хөдлөлөөс их хамаардаг гэж байна. Тэгээд сэтгэл хөдлөлөө дарж чадахгүй огцом үйлдэлийгээ тэрнээс болоод алдаа гаргах те. Тэгээд ингээд насаараа олон жил ч юм уу ингээд янз янзын байдлаар харамсах иймэрхүү үйлдэлүүд их гардаг гэж байна. Юутач энэ видеог яагаад хийсэн бэ гэдгийг та хэдэд товчхоноор танилцуулъя. Нэгэн өдөр би ингээд байж итэл нэг хүн надтай холбоо барьлаа. Санугрими. Сайн хин бэ? Би Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгч дурлалаас холбогдож байгаа юм. Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн донд гэмт хэрэг айгүй их гараад байгаа байхгүй юу? Чи тэр нөгөө сүүлд фэйсбүүкээр яваадсан зодоо энтрийг харсан биз дээ? Тийм тий. Тэр чинь зүгээр тоглоом биш юм уу? Үгүй ээ, тэр чинь бүр чихнээсээ хэрэг мэрэг үүссэн байхгүй юу? За тэгэхээр би одоо яах вэ? Тэгэхээр дахиж ийм юм болохгүй тулд чи өсвөр насныхан хүүхдүүдэд анхааруулж хэлэх хэрэгтэй байна. Тийм үү. Тэгэхээр ч одоо яах вэ? Бичлэг л хийх хэрэгтэй байна да. Ямар бичлэг хийх вэ? Энэ бичлэгийг л хийж л дээ. Чи ер нь намайг дагаад яваа. Наашир. Ингээд бид нарыг энэхүү газар ирэхэд хамгийн түрүүнд угтаж авсан хүн бол сайн байцгаана уу? Би сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын сэтгэл зүйч анхтай гэж хүн байна. За өнөөдөр миний ярих гэж байгаа гол зүйл маань юу вэ гэхээр өсвөр насны хүүхдүүд манай байгууллагад байна тий. Хүүхдүүдтэйгээ уулзаад ярилцахаар ээж аав найз нөхдийн нөлөөнөөс болсон зүйлүүд их байдаг. Одоо өсвөр насны дээр хүүхд танин мэдвхий, бие бэлтрийн хувьд те зан аашийн хувьд ингээд өөрчлөлт, чухал өөрчлөлтүүд явдаг ийм чухал үе байдаг. Тэгээ энэ үе дээр нь ер нь л нэлээд сайн онцгой анхаарч тэднийг сонсдог, тэдэнд тусалдаг, дэмждэг, ойлгодог. За бүр аягүй сайн хүлээцтэй ярилцдаг. За бүр цаашлаад ярихын төвчээртэй бүр ингээд дуустал сонсдог байх хэрэгтэй байдаг. Сэтгэл зүйч эгчийн ярьсан ярианаас сонсоход өсвөр насны хүүхдүүдийн донд гардаг гэмт хэргийн хамгийн том шалтгаан бол гэр бүлийн үл ойлголцол бололтой. Тэгэхээр яах нь вэ? Хэрвээ та эцэг их бол хүүхдтэд анхаарлаа хандуул. Харин та өөрөө өсвөр насны хүүхэд бол эцэг гэхээсээ юу ч битгий ноо. Ингээд биднийг хүлээж авсан дараагийн хүн бол энэхүү нүдний шилтэй ах байлаа. Түүнээс яг ямар ажил хийдгийг нь асуусан юм. Гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл гэдэг албан ёсны нэршилтэй. Аливаа төрлийн гэмтэрэг зөрчлөөс түүнээс одоо урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тухайн нутаг дэвсгэртэй. Тэгэхээр бол Баянзүрх дүүргийн хэмжээнд бол одоо гэмтэрэг зөрчлөөс бид нар урьдчилан сэргийлэхийн тулд бүх үйл ажиллагаа чиглүүлж хамтарч ажилладаг гэсэн. За байзаарай. Бид нар зөвхөн бичлэг хийх гэж ийшээ ирээгүй. Тун удахгүй шинэ жилийн баяр болох гэж байгааг яаж мартах вүлээ? Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч ямар тач тэдэнд шинэ жилийн бэлгийг нөх хүмүүсийн нэг болсондоо баяртай байна. За манай байгууллага бол сургалт хүмүүжлийн тусгай байгууллага. Насан туршаагүй өсвөр насны хүүхдүүдийн үйлдэлсэн гэмт хэрэг тэдгээрт шүүхээс оногдуулсан хорих халыг эдлүүлдэг байгууллага байгаа. Өөрт тулгамдсан асуудал эцэг ихтэй насан туршсан хүмүүст одоо танилцуулах гэхээсээ илүү үеийнхээ хүүхдүүдээс найз нараасаа зөвлөгөө авдаг. Мэдээж одоо тэр бүх зөвлөгөөг би буруу гэж байгаа юм биш. Зүгээр дийлэнх тохиолдолд бол яг өөртөө ижил насны, ижил түвшний хүний өгч байгаа зөвлөгөөнөөс төдийлөн амьдралд нь бас тусдим болж чадахгүй байна уу да гэж би бас харж байгаа. Зүгээр юм бол жижигээсээ эхэлдэг байх. Одоо хичээлээ таслаад тогтмол одоо хамрагдаж чадахгүй байгаагаа эхний ээлжинд одоо энгийн яриагаар бол кул харагдаж байна гэж боддог ч юм уу тий. Тэр нь даймжирсаар хагаад одоо гэмтэрэг болох, одоо гэмтэрэг үлдэх шалтгаан нөхцөл болж байна уу гэж бас нэгдүгээр, хоёрдугаарт харж байгаа. Саяхан минут нэг төсөө төрсөн байхгүй 10 сард тэгээд тэс нь маргааш нь манай ээж хурж ирээд тэгээд би өмнө угаас амар сонир болтойсэн байхгүй би энэ ч одоо ингээд ороод ирсэн би ганцаараа л зовж ийн ухааны бодвол ингээл надаас намайг босдон бар ингээд тоохгүй байгаа юм шиг тиймэрхүү боддог ус тэгээд ингээд ээжийг гэрэлт ирсч ээж ингээд амар уйлаад ингээд ээжнээс хүүгээ ингээд санаж ийн одоо ингээд амар зүудэлт мөдөлт тэгээд
Тэгээд тэгсэн чинь бас ингээд бүр амар ингээд дотор палыг л утсан. Тэгээд бас ингээд бодоод ирэхээр ингээд ээж мэжтэй өнгөрөөсөн цаг хугацаа амар бага. Гэрийнхэнтэйгээ ингээд манай дуутай амар том болсон билүү бол ингээд хамгийн сүүл тарахад ингээд жижигхэн хүүхдээс хот амар том болсон байлээ. Тийм би тэрэнд амар харамсдаг. Тэгээд үеийн хүүхдүүд тэргээд гэрийнхэнтэйгээ цагийг маш их өнгөрөөж байгаа. Тэгээ миний том хүү дунд хүүгийн насны ингээ хүүхдүүд гимтэрэгт холбогдоод ороод ирсэн. Нэгөө талаас айгүй харамсалтай. Тэгээд хүүхдүүдтэйгээ ингээ ярилцахаар жоохон сэтгэл эмзэглүүлмээр юмнууд байдаг л да. Айгүй ухаалаг хэрсүү одоо бараг тэр нөгөө насандаа өөрсдийнхөө насанд одоо бидний амсаагүй зовлон гэж бараг хамсцсан туулаа гараад ирцэн дээ. Тэгээд тэр үед яг яаж тэгж ийм жижигхэн бийд ийм жоохон хүүхдэд ийм мундаг чадвар байсан бол доо гэдгийг харах бас их хэцүү. Ийм хөөрхөн хүүхдтэйгээ хайрлаад цэцэглээд услаад ингээд өвшөө ингэж өнгөлж чадаагүй хажуудаа ингээд одоо тэврээд талуун дулаанаар байлгаж чадахгүй гэр орноосоо хөөж тугаалтай. Одоо тэгээ арх гэдэг нэг зүйл толгоогоо мэдүүлчихэл үр хөвгтөө хүртэлтэй гэж хайж гээд ийм азгүй ээж аав байх ч гэжтэй гэж бодохоор бас айгүй бухимдалтай байдаг. Манад одоо хөрхөн олон төрлийн авьяастай хүүхдүүд зөндөө байдаг. За өнөөдөр хүүхдүүд маань өөрсдийнхөө сурсан мэдсэн зүйлээс та бүхэндээ үзүүлнэ. Миний хувьд ингээд энд орж ирээд амар хамсаж исэн бүр ингээд нулимсаа урсгаад бүр 7 хоног ингээд амар ч үеэдэг. Одоо ингээд алдаан дээрээсээ суралцдаг гэж яддаг ч юм. Нэг тэрний шиг суралцж байгаа. Тэгээд нэг удаа ингээд надаа ингээд маа үеэл найз хэрэг. Тэр үеэл найз маань болохоор битээр ингээд гадаахтаа ингээд үеэлүүд яг чицүү тэгээд хамтдаа бүхний тийм учраас амар гоё яддаг. Тэгээд нэг удаа над дээр ирэлтээр ирээд орч чадаагүй яваад гисэн бохгүй. Яг тэгэл тэр үед л би амар хүссэн гүйдэг үнтэй уулзч чадахгүй ингээд хашааны цаанаас боцох юм одоо ингээд нэг яг амьдын хагцал гэдэг чи амар байдаг юм бэ гэдэг. Тэрэн дээр сухаараа л тэр л минь амар тийм энэчнээс арчаад хамсч ирсэн юм уу тэр л буруу найзууд төхөрл байхгүй ингээд зүв байсан ч гэсэндээ ингээд гай газарт ороос хаа модонд ороос гэдэг шиг энэ тэндээс юм уу гарч ирэл наалдчих тийм л. Тэгээд тийм учраас яг өөрийнхөө хамт байгаа нөхдөд хараад хэлчихлээ.